Тийм 7 дахь асуултаа тавиад байгаа. Сайн уу Моника гिचээ юуны өмнө элэг нэгт ахын дүүстэй үргэлж тусалж олон хүний амьдралыг сайнаар өөрчилж байгаа танд маш их талархалж явдгаа хэлье. Намайг Игтүүл гэдэг би одоо 32 настай. Mobicom-ийн Говь Сүмбэр аймгийн салбарын захирал хийдгээ гэж байна. Надад тулгарч байгаа нэг асуудал нь би хөдөө газартай тусламжийн цалин авдаг, боломжийн цалин авдаг ч гэсэн би цалингаа огт амьдралдаа хүргэж чадахгүй юм аа. Амьдаа хичээгээд илүү дутуу зүйлд зарцуулахгүй байхад л надад илүү илтгэхгүй юм аа. Санхүүгийн боловсролын талаар хэд хэдэн ном уншсан ч хэрэгжүүлж амьдралд наалтсан зүйл байдаггүй гэж байна. Гэхдээ би санхүүгийн эрхчлөөнд хүрсэн rich woman болох гэж мөрөөдсөөр л байгаа. Одоо нэг UB орохороо таны мөнгө ба миний үнцэн номыг авч хэрэгжүүлнэ гэж төлөвлөж байна гэж байна. Тэгээ таны ном Монгол сэтгхүйд тусгасан болохоор илүү наалтцтай санагддаг. Санхүүгийн талаар зөвлөгөө өгөөрэй. Баярлалаа. Танд амжилт хүсье. Хайртай шүү гэж байна. Тэгээд туул гэсэн байна. Энэ асуулт ойлгомжтой байна уу те? За. Туул энэ дотор байгаа юм биш үсттэй. Туул байхгүй байгаас те. Окей. За би юуг гаргаадах. За энэ хариулт 7. Заяа. За саяны туулд өгсөн заяа. Санхүүгийн хяналт гэдэг хэрэгцээ одоо хин туулын хэлжсэн юм инвестит санхүүгийн одоо мөнгө боломжийн мөнгө олдог мөртлөнгөөсөө байхгүй болчихмаа гэдсэн шүү дээ. Тэгэхээр бид нар санхүүгийн хяналт тавьж сурах хэрэгтэй байгаа байхгүй. Хамгийн нэгдүгээр санхүүгийнхаа хэрэгцээ бид нар мөнгөний асуудлыг шийдэхийн тулд мөнгөө хянаж сурах хэрэгтэй байдаг байхгүй. Тэгэхээр энэ бол хиний туулын одоо гар доор байдаг, хяналтан доор байдаг зүйл байхгүй. Тэгэхээр бид нар хэрэгцээ гэдэг нь бидний ихэнх худалдаж авдаг мөнгөө зориулдаг юм бол их хвчлэн байна шүү дээ, тий. Биднэрт хэрэгцээтэй юм байдаггүй. Зүгээр сэтгэл зүйн аясаараа зориулдаг юм байдаг байхгүй. Сэтгэлийн ханамж авахын тулд хүмүүс юм худалдаж аваад байдаг боловч тий. Яг цагаа тулвал хэрэгтэй юм хүн авдаггүй байхгүй. Хэрэгтэй юмдаа хөрөнгө оруулалт хийдэггүй. Тэгэхээр туулыг би мөнгө ба миний үнцэн номыг олж авч байгаад их баяртай байна. Тэгээд тэрнээсээ гадна бас нэг туулыг ингэж утсан. Цаг хугацаа заавал Улаанбаатар орохдоо энэ тэрийг хийхгүйгээр те миний вебсайтн дээр юу байдаг штэ те. Миний вебсайтн дээр би онлайн одоо аудио эдэр тавиад яаж байгаа бэрхшээлгүй боломж номч бай, цахим номоор эдэр татаж авах боломжтой байрлуулсан байгаа байхгүй юу? Тэгэхээр ямар ч банкны данстай хүн Монголд байсан ч бай, гадаад байсан ч бай хамаагүй хүмүүс ингээд юугаар онлайнаар ингээд юу хийгээд автоматар ингээд тохиргоо хийцэн байгаа. Тэгэхээр миний ном одоо жишээл дан ганц одоо юу гэхгүйгээр мөнгө ба миний үнц нь бол цэвэр нөгөө санхүүгийн хяналт яаж мөнгөөр дамжуулж те санхүүгийн эрхчлөөнд хүрэх вэ гэдэг бүр замын заагаад өгсөн байгаа. За ялангуяа бизнесийн хувь хүний хөгжлийн бүх чиглэлийн хэрэгцээтэй гэсэн юмнуудыг яатсан байгаа. Тэгээд дээрээс саяны би сэтгэл зүйн хэрэгцээ гэж яриадсэн шүү дээ те. Ихэнх хүмүүс сэтгэлээ тайвшруулахын тулд юм худалдаж аваад идэг байхгүй. Тэрнээс ч хэрэгтэй юм авдаггүй. Тэгэхээр тэрний хооронд айгүй олон юм өөрчлөлтүүд хийж болдог. Тэгээ тэрний талаар айгүй сайн дитэйл наривчлаад би ном дотор заасан байгаа. Тэгэхээр тэр дасгалуудыг ажиллаад өөрийнхөө бүр санхүүгийнхаа төлөвлөгөө гаргаад ав гэж хэлж байгаа. Тэгээд цаг хугацаа алдахгүйгээр миний вебсайт руу орж агаад бэрхшээл ба боломж одоо тэр номнуудыг нөгөө дижитал хувилбараар нь те цахим ном байна, аудио ном байна. Аль аль нь тэд бүгдээрээ аль аль нь хэрэгтэй. Тэгэхээр аль алийг хамаагүй MP3-аар татаж авна юу аудио ном болвол тий шууд хэдэн минутын дараа имэйл дотор ч орчин цахим ном ч гэсэн шууд хэдэн минутын дараа имэйл ороод ирнэ. Тэгэл имэйлээ задлж үзэл тэгэл татаад авчих байхгүй. Ерөөсөө л 10 минутын дотор одоо юу чи ном чи гар дээр чи ирнэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр цаг битгий алдцаа юу. Энэ чиглэлээр ингээд юугаа хий. Тэгэхээр тэр талаар аягүй сайн ойлгох гэж тий. Тэгэхээр сэтгэлийн хөдөлгөөнөд дарах уу эсвэл дадал шин дадаас сурах уу. Тэгэхээр их бидний хуучин зуршил гэдэг шүү дээ. Тэ өдөр тутмын хэрэглээний зуршлууд тэдний зүгээр сэтгэлийн хөдөлгөөн олон удаа давтагцаар агаад бидний нэг хэлбэр болсон байдаг байхгүй. Тэрнээс яг бодит амьдралын одоо жишээлбэл мөнгөний хэрэгцээ бас байгаад байдаггүй. Тэгэхээр бид нар тэр дадлаа яаж өөрчлөх вэ? Сэтгэлийн хөдөлгөөнөө яаж дарах вэ? Үн цэнтэй хүмүүс яаж ажилддаг, мөнгөө яаж ашигладаг талаар тэр мөнгө ба миний үн цэн дээр бичсэн байгаа. Тэгээд дараагийнх нь болохоор орлогоо нэмэх арга зам зөвхөн бид нар одоо бол орж ирсэн мөнгөө эхлээд хянах нь нэгдүгээр хамгийн чухал шүү дээ тий. Орж ирэх мөнгөө тэр нэг тэгээд тэр орлогоо нэмэх арга замууд юу байгаад байна. Тэрэн дээр бас харах нүдэ битгий юу байгаараа тий. Орлогоо нэмэх юм цалингаа сайжруулах уу, ямар нэгэн шин төслүүд авах уу тий, бизнес хийх үү, эсвэл хөрөнгө оруулалт хийх үү, энэ бол энэ бүхэн юу байгаа байхгүй. Тэгэхээр мөнгө
орлого бол ихэвчлэн биш тий, бодит юм биш. Энд чинь бүгдээр сэтгэл зүйн асуудал байхгүй юу? Бүгдээр орлого бол хүний сэтгэл зүйн асуудал. Хүн олъё гэвэл олж чаддаг, хэдийн хэмжээний олъё гэвэл тэрийг олж чаддаг. Мөнгө хэдийн хэмжээний мөнгө олъё гэвэл тэрийг олж чаддаг. Бүгд сэтгэл зүйн асуудал. Хүмүүс орлого яагаад олдгүй гэхлээр олох боломж байхгүй нэ гэж хараад байдаг байхгүй юу? Би миний орлого муу учраас гэж бодоод хараад байдаг байхгүй. Тэрээс ш орлогоо нэмэх зөндөө олон янзын аргууд байдаг. Би бүр тэр нэг хүн болгонд хэлмээр санагдаад байдیں۔ Би одоо түрүү энэ амар гайхамшигтай зөвлөгөө заяа. Зүгээр хөнгөн юу биш. Тэгэхээр ихэнх хүмүүс мөнгөгүй гэж яриад байдаг боловч яг үнэндээ бүгд сэтгэл зүйн асуудал байхгүй юу? Би мөнгөгүй учраас хөрөнгө оруулалт хийж чадахгүй нэ гэж яриад байдаг. Яг цагаад бол бүгд сэтгэл зүйн асуудал. Ерөөсөө бүгд сэтгэл зүйн асуудал. Ихэнх юм би хэдийн хэмжээний олмоор энэ тэрийг олж олно. Одоо өнөөдөр би сарын 1 саяыг олдог бол 2 сар болохын тулд зорилго тавьж чадах л байхгүй юу? Тэ? 3 сая болгоё гэвэл чадна. Хамгийн гол нь зорилго тэр олъё гэсэн тэр юугаа одоо юу гэдэг одоо нэг хүн өндрийн арайлтанд үсрийг гэвэл нэг одоо 50 см би энэс дээр үсэрч чадахгүй гэл тэр доогуур л үсрэх байхгүй юу? Энийгээ дээшлүүлчихвэл тэр одоо 80 болгочвол 80 өсрөх байхгүй. 1 м болгочвол 1 м-ийг өснө шүү дээ, тий? Өндөр хараа гэвэл 2-3 м тавьчаад харайж байгаа тамирчид 2-3 м дээр харайна гэж итгэсэн учраас өсрээд байгаа байхгүй. Бүгд сэтгэл зүйн асуудал. Бүгд сэтгэл зүйн асуудал заяа. Тэгэхээр мөнгө бол ерөөсөө хүний нүдий чинь боглоод байгаа таны өнөөдөр чадахгүй гэсэн үг биш. Бүгд сэтгэл зүйн асуудал. Мөнгөгүй учраас дасгалжуулалт авч чадахгүй байх гэдэг мөнгөгүй учраас би тэгээд байна. Мөнгөгүй учраас ерөөсөө bullshit. Бүгд bullshit заяа. Бүгдээрээ зүгээр шалтгаан заяа. Мөнгө гэдэг бол зүгээр сэтгэл зүйн асуудал. Тэрнээс чи олж чадахгүй даа биш. Олж чадна. Тийм учраас би тэгэж хэлээд байгаа. Тэгээд тэрнээс cash flow quadrant гэдэг юмыг би заасан. Энэ мөнгө ба миний үнцэн дээр би нэг айгүй сайхан гоё тайлбарлаад өгсөн байгаа. Мөнгө ба миний үнцэрийг олж авч уншаарай. За аваагүй хүмүүс хин байгалмаа олж авч унсан тий. Бусад хүмүүс олж авч амжаагүй бол олж авч уншаарай. За авж байгаагаар нь сонс заяа. Зүгээр одоо тий амьдралдаа хэрэгжүүлэхийн тулд бид нар олон удаа сонсчээд өөрчлөж шингээх хэрэгтэй байгаа байхгүй. Сонсчээд өнгөрнө гэдэг өөр хэрэг. Амьдралдаа амьсгалаад бүр тэр амжилтыг мэдэрнэ гэдэг түрүүн энэ хэлжсэн шүү дээ, тий? Туул хэлжсэн шүү дээ. Уйсан мөртлөнгөөсөө хэрэгжүүлж чадахгүй байна. Амьдралдаа оруулсан юм алгаа гэжээс. Тэр яагаад гэвэл зөндөө олон аппликейшн хийж хүний дотор ордог байхгүй. Дотор нь алхачээж бид нар хийдэг. Тий? Ойлголт мэдлэг бол таныг амжилтанд хүргədэггүй байхгүй. Мэдлэгийг үйлдэлтэйгээ хослуулж ээж бид нар амжилтанд хүрдэг. Мэдлэг өөрийн болохоос өмнө нь шүү дээ. Бид нар тэр мэдлэгийг олон удаа тархиндаа оруулах хэрэгтэй гэдэг байхгүй. Тийм учраас би нөгөө нэг одоо мөнгө ба миний үнцнийг аудио хөтөлбөр болгоод ингээд бичээд аудиогоор аюу гоё уншаад тавьсан байгаа заяа. Тавьж байгаа. Тэгэхээр мөнгө ба миний үнцнийг вэ шүү дээ. Аудиогоор нь сонс юугаар нь үүс заяа. Бүгдээрээ сонс аюу олон удаа сонс заяа. Зүгээр нэг юу яахтай биш өглөө болго өдөр болгон гадагшаа гарахтаа сонсоод яваад бай заяа. Чихчин ингээд сэргээл яваад байна. Тэгжээд жинхэнэ нөгөө нэг айгаад байсан юм чи алуу болоо сүулдэ нөгөө боломжууд ч олон харагдаал тий. Би ингэж болох юм байна, тэгж болох юм байна гэж гой юм тархин чинь орж ирээд эхлэн заяа. Тэгэхээр тэр болгоныг бид нар харахын тулд яах хэрэгтэй? Тэр мэдлэгийг олон удаа оруулж ирэх хэрэгтэй байгаа байхгүй юу? Зүгээр нэг удаа ном уншныг бол зүгээр л жоохон хэсэг заяа. Нэг л удаагийн үйлдэл, 10 удаагийн үйлдэл биш байхгүй юу? 10 удаа тэр номыг уншсны дараа би ингээм бэ гэдээ үйлдэл хийх зоригтой болох байхгүй юу? Тэгэхээр 10 удаа унших тийм төвчээр бол ямар ч хүн байхгүй. Тэгэхээр 10 удаа сонсох төвчээр биднэрт байдаг байхгүй. 10 удаа сонсох зав биднэрт байдаг байхгүй. Чихэндээ юм игээ тавьчин MP3 дээр яга зүгээд явна. Тэ би юм сурахтаа би ерөөсөө зүгээр дан ганц ном уншиж сураагүй. Би айгүй их юм сонсдог. Би гараад хүмүүстэй уулздаг, ярьдаг, тэрийгээ судалдаг. Зөндөө их юм хийдэг учраас би ингэж явдаг байхгүй. Тэгэхээр энэ мөнгө ба миний үнцэн дээр би энэ нэг cash flow quadrant гэдэг энэ Роберт Кийосагийн би түрүүн Роберт Кийосагийн сургалтанд дасгалж явсан гэсэн шүү дээ тий. Энэ миний амьдралыг өөрчилсөн байхгүй. Энэ хүснэгт cash flow quadrant гэж байгаа. Тэгэхээр би энийг гялс танд тайлбарлаад өгье заяа. Бүгдөө харж байгаа болов? Дэлгэц харж байна уу? Та нар харагдахгүй байна уу? Юу яана би мартсан биш нэрээ. Одоо окей. За би мартчихш нөгөө дэлгэц яа тэгээ орилоод идэг юугаар мартсан. Окей. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна гэхээр одоо энэ ажилтан гэд те энэ 4 янзын хэлбэр байгаа байхгүй юу? Ажилтан одоо би бол Монголд байхдаа ажил хийдэн. Та нарын хин цалин хийгээд мөнгө авдаг л бол ажилтан заяа бүгдээрээ. Бүх орлогочин биш те 100% таны өөрийн чинь чадвараас шалтгаалдаг. Тэгээ таны нэг цалингаас ч орж ирж байгаа байхгүй юу? Та ажил хийж ээж орлого олдог. За таны ажилласан цаг мөнгө болж хувирдаг байхгүй юу?
Тэрэнд ерөөсөө өөр янзын арилжаа солилцоо ерөөсөө байхгүй. Танд өөртөө боломж чи айгүй бага байна гэсэн үг заяа. А хоёрдугаарт нь юу гэдэг хуваарь бизнес эрхэлдэг хүмүүс заяа. Та ажлыг эзэмшдэг гэсэн үг. Та ажлыг өөрөө бүтээдэг. Би одоо түрүүн цэвэрлэгч хийдэг байсан гэж тэ. Би өөрөө гараад хүмүүстэй ажиллаад ингээл юу яагаад мөнгө аваад цалингаа хийгээл тэ. Цагаа мөнгө болгоод хуургаад яваад байгаа байхгүй. Хэрвээ би ажиллахгүй бол мөнгө олж ирэхгүй. А гэхдээ миний дээр босс байхгүй. Би өөрийнхөө босс тэ. Тэгэхээр надаас бүх юм шалтгаална. Намайг эзгүй бол орлого байхгүй. Би хийхгүй бол орлого байхгүй. Тэгэхээр бас өөр ямар ч арилжаа солилцоо байхгүй. За. Тэгэхээр хуваарь бизнес хийдэг одоо лангуу мангуу ажилладаг бүх хүмүүс юм хуваарь бизнес хийдэг хүмүүс байхгүй. Тэ? Тэрнээс биш өөр хүн ажиллуулж чаддаггүй, өөр хүн ажилд оруулах гэхээр юу байхгүй. Өөр хүн ажилд авъя гэхээр мөнгө байхгүй. Ажиллуулах гэхээр өөрөө орлогогүй болчих гээд байдаг. Тэ? Тэгэхээр айгүй хэцүү болчиход байгаа бас. Тэрнээсээ гарах би нэг юм нь болохоор бизнес эрхлэгчийн байр суурьнд очих хэрэгтэй байгаа байхгүй. Тэ? Бизнес эрхлэгч болчвол бид нар яах вэ гэхээр одоо би тэр яасан шинээр ажилтан хөлсөлж аваад ажиллуулсан шүү дээ тий. Тэгээд орлогоо нэмсэн. Би хамгийн анх яаж яасан анхны ажилтангаа юу яасан ярилцлага хийсэн байсан гэж ярьсан шүү дээ. Тэгэхээр тэд нар бүгд яг энэ миний бизнес эрхлэгчийн энэ байр суурин дээр очиж эхэлсэн үеэс л миний амьдрал станаа буцалж эхэлсэн байхгүй. Тэгэхээр та нарыг ч гэсэн би бас яг одоо ингэ байж байгаа юм а ажилтангаа шүү дээ тий. Хуваарь эрхлэгчийн нүдээр хараад хэдэн цаг би юу хийж гэн ямар юм бүх юм надаас шалтгаална гэдэг хариуцлагыг өөртөө үүрээд урд нь бол ажилтнгийн байр суурин дээр байж хахад бол боссоос шалтгаалдаг байсан ш таны хувь тавилан тий босс одоо юу компани дампуурчвал таны хувь тавилан дампуурна та ажилгүй болно тий бүх юм хэн нэгэн үний мэдлэлтэй байгаа байхгүй та цалингаа өсгөж чадахгүй боссоос асууна тий бүх юм тэгээд та ажлынхаа цагийг өсгөж болохгүй бууруулж болохгүй бүх юм хуваарь бизнес эрхэлдэг хүн өөрийнхөө босс болчдөг байхгүй. Тэгэхээр айгүй бас илүү чадварлаг тий а гэхдээ өдөр шинэгүй ажилдаг болчтой хуваарь бизнес хийдэг хүмүүс тий айгүй их ажил хийдэг а гэхдээ илүү их мөнгө олдог мөнгө нь харьцангуй их заяа. А тэгээд бизнес эрхэлдэг хүмүүс яадаг вэ гэхээр нэг олдог мөнгө олон дахин хуургаад эхэлдэг байхгүй. Тэгэхээр бизнес эрхэлдэг. Тийм учраас би мөнгө ба миний үндсэн дээр бизнесийн гараагаа яаж эхлэх вэ? Яг одоо нэг ажил хийгээд ажлаа яаж одоо цаашаа юу яах вэ мэдэхгүй байгаа нэг хүмүүс байгаа шүү дээ, тий? Яах вэ? Айгаа санхүүг мөнгө байхгүй мөнгө бүгд тэр сэтгэл зүйн айдас янз янзын мөнгө төгрөгээд юу яагаад байгаа юм бүгдийг нь өөрчлөх тэр аргуудын заагаад өгсөн байгаа байхгүй. Тэгэхээр бизнес хийж байгаа хүн өөрөөс нь шалтгааллах юм байхгүй. Орж байгаа орлого нь өөр хүмүүсээс та хүмүүстэй нийлжээж орлого болоод байгаа байхгүй. Тэ? Тэгэхээр хүмүүс танд мөнгө хийгээд гин гэсэн үг тий? Та өөрөө хийгээд байгаа биш байхгүй. Тэ? Тэгэхээр янз янзын арилжаа солилцоо хийж байгаа хүмүүсийг арилжаа солилцоо хийхэд хүмүүсийг ажилд авч जैन тий? Хүмүүсээ одоо юу яаж маркетинг хийж जैन, за борлуулалтын юм хийж जैन, одоо хүмүүс ажилд аваад тэгж юу яаж जैन бүгд одоо арилжаа солилцооны хэлбэр рүү болчихж байгаа байхгүй. Айгүй их арилжаа солилцоо хийгээд эхэлчихэж байгаа байхгүй. Бизнес эрхэлж байгаа хүмүүс тэгэхээр зээл авч जैन, зээлээ яаж जैन хэрэгүүлж төлж जैन бүгд арилжаа солилцооны хэлбэрүүд тий? Цалин авсан бол цалингийнхаа зээлийг төлөөл дуусаа үсттэй. Цалинтай ажилтан байсан бол тий? Тэгтэл бизнес хийж байгаа хүмүүс өөр болчдөг байхгүй юу? Юу вэ гэхээр олж байгаа орлого нь тий 100% гаднаас орж ирж байгаа байхгүй юу? Зөвхөн өөрөөс нь шалтгаалхаасаа гадна өөр айгүй олон хүмүүс өөрт нь юу мөнгөний машин бүтээж эхэлж байгаа бизнес гэдэг нь. Тийм учраас би яг мөнгөний машин бүтээх загвар, мөнгөний машин гэдэг загварыг энэ мөнгө ба миний үндсэн ном дээр оруулж өгсөн байхгүй. За дараагийнх нь хөрөнгө оруулагч гэдэг юм. Энэ өстой миний хамгийн дуртай юм заяа. Миний одоо сүүлийн үед ингээ хийж байгаа юм зэн шүү дээ тий. Би ажилтан бол огт биш. Хуваарь бизнес эрхлэх магадгүй. Бизнес эрхэлдэг бол эрхэлдэг, хөрөнгө оруулдаг бол хөрөнгө оруулдаг. За ийм гурван талбар дээр би гурван хийдэг заяа. Тэр бол ойлгомжтой. Тэм гутаа яаж яах гэхээр хөрөнгө оруулдаг юм нь юу гэдэг гэхээр одоо үйл хөдлөх хөрөнгө байж болно тий. Сток гэдэг чинь нөгөө нэг хувьцааны хөрөнгө оруулалт, бизнесийн хөрөнгө оруулалт, бүгдээрээ хөрөнгө оруулалт хэлбэр үзье. Тэгэхээр эднийг баг багаар нь би энэ дэр бэрхшээл ба боломж мөнгө ба миний үндсэн дээр хөрөнгө оруулалтыг тийм их нарийн ширийн дурдаагүй байгаа. За гэхдээ дараагийн хөрөнгө оруулалт энэ дээр бизнес талаас нь илүү харсан болохоос яг хөрөнгө оруулалтыг яаж хийдэг, үйл хөдлөх хөрөнгийг яаж хийвэл мөнгө чинь тэг ямар байвал ашигтай. Ихэнх хүмүүс байр худалдаж авал тэрийг үйл хөдлөх хөрөнгөө бодоод идэг байхгүй юу? Үгүй. Мөнгө хийгээгүй л бол мөнгө хийхгүй. Тэг байрыгээд моргэж аваад нөгөө юу яадаг штэ зээл байрны зээл аваад цалингаараа төлжил аваад тэр чинь үйл хөдлөх хөрөнгөний хөрөнгө оруулалт биш байхгүй юу? Тэр бол зүгээр л таны өөртөө амьдралдаа зориулж нөгөө хийж байгаа хөрөнгө оруулалт байхгүй юу?
хувийн амьдралын чинь заргал байхгүй яг цагаад бол амьдрах өтгч нь байхгүй. Тэрнээс биш хөрөнгө оруулалт бол биш. Хөрөнгө оруулалт юу вэ гэхээр ямар нэг юм худалдаж аваад эргэж тэр чинь мөнгө болж хуурч орж ирээд ах үед хөрөнгө оруулалт байхгүй. Чиний амьдарч байгаа байр чинь мөнгө хийхгүй байгаа үстэй. Тэ? Зээл аваад авсан байр хөрөнгө оруулалт биш байхгүй юу? Хүмүүсийн гаргадаг амар том алдааны нэг нь юу вэ гэхээр байрныхаа мөнгөний тооцоог хийж чадахгүй, тооцоо хийж чадахгүйгээр айгүй том амлалт аваад зээлийн юм уу тийм юунд орчдөг. Бэлэн мөнгөө юу айгүй буруу газар оруулдаг. Хөрөнгө оруулалт хийхээс тэгээ дараагийн айдаг юм нь би хөрөнгө оруулалт хийж чадахгүй, мөнгө байхгүй, би энийг чинь мэдэхгүй юм байна гэж боддог. Тэ? Надад хүн зааж өгөөгүй юм чи би мэдэхгүй гэдэг. Надтай бүр одоо нэг хөрөнгө оруулах гэдэг хүмүүс нэрээ надтай хүсвэл цаг аваад заяа хөрөнгө оруулалт хийх төслөө надтай хамтарч аваад хий заяа би заагаад үгүй. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна гэхээр бүгд байна шүү дээ. Тэг хөрөнгө оруулах нь зүгээр сэтгэл зүй асуудал байхгүй юу? Мөнгөний асуудал биш. Та өнөөдөр олдсон байгаа мөнгөө ямар төрлийн хөрөнгө оруулалт хийх чинь яавал зүгээр яаж нээж бүгднийг нь хийж болдог. Би нөгөө нэг юу хийж явахдаа би огт мөнгөгүй байж явахдаа би ихэнх хүмүүс мөнгөгүй учраас би хөрөнгө оруулалт хийж чадахгүй байх гэж бодоод байдаг байхгүй юу? Тэгэхээр хөрөнгө оруулалт яадаг гэхээр өөрөө ажил хийхгүйгээр давхар орлого оруулж ирээддэг байхгүй юу? Өөрөө нэг удаа хийгээд нэг удаа байр худалдаж аваач юм нэг удаа одоо юу яагаад явчлаа шүү дээ хөрөнгө оруулалтын нэг бизнес хийгээд тэгэхээр давхар мөнгө чинь сар болгоо одоо байраа түрээсэлж худалдаж аваад түрээсэлчлээ гэж бодсон шүү дээ тий. Тэгвэл тэр байр чинь сар болгон хөсөж авж байгаа мөнгө нь сар болгоо орж ирээл шүү дээ жилдээ эдэргээл тий. Тэгэхээр та ажиллах шаардлагагүй болчихж байгаа байхгүй юу? Тийм багц санхүүгийн эрхчлөө гэдэг бол уг нь айгүй энгийн. Яг та өөрөө ажиллахгүйгээр мөнгөний боол болохгүйгээр орлого чинь одоо тий танаас гадна шууд бас орлого биш тантай хамаарахгүйгээр орж чаддаг тэр орлогуудын тоол өндөр байхыг хэлээд байгаа байхгүй юу. Тэгэхээр танд одоо сарын амьдралын чинь өөртөө хэд хэдийн 1 сая төгрөг байж болно шүү дээ. Тэ эсвэл $1,000 ч юм уу одоо юу гэдгийг тийм байж болно шүү дээ. Тэгвэл тэр л таны нөгөө санхүүгийн эрхчлөөнд хүрэх хэмжээний зорилго чинь тэр байхгүй юу. Сард 1 саяд $1,000 миний дансанд байнга орж ирдэг тийм хэмжээний зорилго тавихад л та санхүүгийн эрхчлөөнд хүрчих байхгүй юу. Тэрээс санхүүгийн эрхчлөөнд хүрнэ гэдэг чинь овоож цаас их мөнгөтэй том болчихыг хэлдэггүй. Тэгэхээр юу вэ гэхээр бид нар тэрийг аягүй их мөнгө гэж бодоод айгаад байдаг байхгүй юу. Тэгээд тийм учраас хүмүүс хөрөнгө оруулалт хийдэггүй. Тэгэхээр намайг эзгүй байсан ч мөнгө надаас хамаарахгүйгээр мөнгө оруулах гэдэг чинь хэрвээ би ажил дээр бизнес хийдэг бол ажилтнууд ажиллаа хийгээд тий миний хөлсөж авсан ажилтнууд ажиллаа хийгээд цалингаа аваад юмнуудаа ажилуулад байна. Би өнөөдөр өвдсөн ч гэсэн миний бизнес яваал ах байхгүй юу. Тий намайг байхгүй яжсэн ч гэсэн нөгөө санхүүгийн нэгтлэнгаа хийгээл одоо тий борлуулалтын үн борлуулалтаа хийгээл одоо маркетингийн үн маркетингаа хийгээл одоо үйлдвэрийн ажилтаа үйлдвэрийнхээ үн хийгээл явна үстэй бүгд тий цалингаа аваад нөгөө бүх юм хоорондоо ингэж яатсан тэр чинь машин байхгүй өөрөө тий тэр хүмүүсийг тэр машинуудыг байр нь байрлуулсан бол би өнөөдөр өвдөн үү зовн үү тий би ядарн уу уйлн уу дуулн уу хамаа авахгүй орлого орж ирээд байхгүй юу. Тэгэхээр хөрөнгө оруулалт бизнес эрхлэгчтэй хуваарай бизнес эрхлэгч аль бүгд өөр гэсэн юутай. Тэгээд энийг би мөнгө ба миний үндсэн дээр тайлбарлсан байгаа заяа. Тэгээ бас нэг юм аюу гайхалтай юм. Би нэг ном дотор оруулаагүй. Гэхдээ энэ хөрөнгө оруулалттай илүү хамааралтай учраас би оруулаагүй байхгүй. Хөрөнгө оруулалтын талаар заяа. Олж байгаа орлогынхоо 70%-аас дээшийг битгий өөр заяа. Тэр нь юу вэ гэхээр шүү дээ. 30%-ийг авч хадгал заяа. Сар болгон олдог мөнгнөөсөө заяа. Тэрнээс дээшээгээ ерөөсө зарцуулж ерөөсө болохгүй. Тэр бол ерөөсө зааг заяа чадвал бүр 50%, 60%-ийг хадгал заяа олдог орлогоос ч шалтгаалаад штэ тий. Тэгэхээр амьдралын чинь өртгийн мөнгө нь одоо хэд байдیں۔ Би одоо сая 500 олдог гэвэл одоо юу гэдгийг 700-ыг ашиглаад үлдсэн 750, 800-ыг хадгаламжийн мөнгө рүү оруулах байхгүй 30-аас дээшээгээ чадвал заяа. Окей. Тэгэхээр сая төгрөг олдог бол би 700 мянган амьдралдаа ашиглана 300 мянган тэгнгээл хүнснийхээ зүйлийг ч гэсэн хямгтаа зохицуулаад болгоод явна шүү дээ тий 300 мянган дансан дотор хадгаламжийн дансанд орох байхгүй. Тэгээ тэр 30% байна шүү дээ тий. Тэр үлдсэн 30% ингэж хуваана ийм 3 савнд. За би одоо энэ 3 сав гэдээ үзүүлээд хэд. Энэ харагдаж байна одоо. Энэ одоо харагдана заяа. Өөр нэг хүснэгт үзүүлж байна. Аюулгүй байдлын сав. Энэ 3 санхүүгийн эрхчлөөний 3 сав заяа. 3 янзын сав. Нэг нь юу гэхээр аюулгүй байдлын сав. За хоёрдугаарт нь өсөлтийн сав. Гуравдугаар нь мөрөөдлийн сав. Окей. За тэр нь юу гэхээр таны олж байгаа одоо байж байгаа төвшнгөөс шалтгаалаад энэ нөгөө нэг илүү гарсан 30%, 30-аас дээш хувь гэж ярьсан шүү дээ тий.
Тэрийг энэ 3 савда хуваач хий заяа. Мгм. Тэгэхээр аюулгүй байдлын сав юу гэдэг гэхээр таны одоо жишээл өвдлөө юу ялаа гэхээр 3 сар юм уу 6 сар дор хаяж хугацааны хэмжээний мөнгийг вэ штэ тий маш бага хүүтэй хадгаламжийн дансанд хадгалахыг хэлээд байгаа. Хизээж авахд бэлэн шаардлагатай гэсэн үг дээ заяа. Гэр бүл чи одоо жишээл Америкт амьдардаг байл гэж бодоо 3 сарынхаа одоо 3 сард за би миний сарын орлого $1000 юу сарын амьдралын өртөг зардал $1000 байна гэж бодъё л та тий. Тэгвэл $3000 за 3 сараар бодно шүү дээ тий доройж. Тэгэхээр $3000 дор хаяж аваад тусад нь хадгаламжинд хийх байхгүй. Монгол төгрөгөөр бол 3 саяыг аваад тусад нь хадгаламжинд хийн. Илүү тэрэндээ гар үрж болохгүй заяа. 3 саяг хамгийн түрүүнд энэ аюулгүй байдлынхаа савн дотор хий заяа. Энийг дүүргэж чадвал чадахгүй болвол шүү дээ тий ингэ заяа 70% нь дүүргэж чадахгүй бол заяа авсан тэр 30%-ийг дотор нь 3 байгаа заяа 70%, 25%, 5% заяа. Эсвэл 60%, 35%, 5% харин заяа 50%, 45%, 5% заяа 40%, 55%, 55% заяа 30%, 65%, 5% заяа. Аюулгүй байдлын сав чинь өндөр байх тусмаа та аюулгүй санхүүгийн аюулгүй болчихно гэсэн үг шүү дээ. Санхүүгийн эрхчлөөтэй болчихно гэсэн үг. Хизээ гисэн мөнгө хэрэг боллоо гэхэд аюулгүй одоо хин нэгэн өвдлөө гэхэд гаргаж ашиглах мөнгөний хэмжээ нэмэгдээд байгаа байхгүй юу? Тэ? Та энийг айгүй аюулгүй одоо жишээлбэл юуных бонд ISA юунууд банкны явуулдаг нэг янз янзын илүү одоо зүгээр хадгаламжаас илүү жоохон өндөр кредиттэй өгдөг, хүүтэй өгдөг хадгаламжийн сав байдаг шүү дээ тий хугацаагүйгээр. Тэгэхээр тэд нарыг судалж байгаа юу. За аль болох хугацаатай гэж тавьбал өндөр ханштайг нь олж тавиад тэрэнд хадгалж заяа. А тэгээ хугацаатай байсан ч гэсэн хэрвээ одоо жишээл аюултай ямар нэг юм болоод авлаа гэхэд хүүн жоохон буураад тэгээ хүүг нь бодохгүйгээр өгчтэй шүү дээ тий. Тэгэж болно. Гэхдээ энэ аюулгүй байдлын сав учраас энийг гэртээ ойрхон юм шиг мөртлөнгөөсөө хүүн гэхдээ өсөөд ахаар заяа. Тийм сав. За өсөлтийн сав гэдэг нь юу вэ? Жинхэнэ нөгөө хөрөнгө оруулалт хийх том сав ч юм байхгүй юу? Хөрөнгө оруулалт хийх сав чи яадаг вэ гэхээр одоо жишээлбэл та юу гэдэг надад одоо байр худалдаж авъя гэхэд 15 сая ч юм уу 20 сая 40 сая урьдчилгаа мөнгөний хэд үдийн те хэрэгтэй гэж бодсон шүү дээ те. Тэгвэл тэр мөнгөө хадгалах сав ч байхгүй юу? Өсөлтийн сав заяа. Тэгээ тэрийг хөрөнгө оруулалт хийн. Энийг энд байж байгаа мөнгийг нь шүү дээ. Илүү нөгөө нэг аюулгүй байдлын саваасаа илүү өндөр хүүтэй төрлийн юмд хөрөнгө оруулалт хийн гэсэн үг. Иргэн төлөлт нь өндөр. Тэ? Банкны хүү бол айгүй бага байдаг шүү дээ, тэ? Гэтэл заримдаа одоо жишээлбэл сайн бизнес таарад юу ахчвал эргэлт нь сар болгонд хэдийг ороод ирэх юм байна гэж гоё юуны төслүүд ороод ирдэг шүү дээ, тэ? Тийм төслүүд орж ирэх юм бол энэ өсөлтийн савндах мөнгөө ашигладаг байхгүй юу? Тэгэхээр энэ өсөлтийн савны мөнгө чи их байх тусмаа таны хөрөнгө оруулалтын хэмжээ томроод байна гэсэн үг. За. Гуравдах нь мөрөөдлийн сав гэдэг нь та өөрөө хувьдаа юм авахыг хүсэж байгаа юм хэлээд байгаа. Тэрэндээ зориулах мөнгө. Өөрийнхөө гоё машин, байр барих юм уу, юу гэдгийг те өөрийнхөө гоё ордныг барих гэж байгаа бол тэрэндээ зориулсан мөнгө байхгүй. Гоё машин худалдаж авах гэж байгаа машин худалдаж авах мөнгө чинь. Тэ? Гоё хувцас юу гэдгийг өөрийн хувийн хэрэглээ байгаа шүү, тэ? Эсвэл хүүхдүүдэд зориулаад нөгөө мөрөөдлийн сав чинь одоо хүүхдүүдэд тийм ихтэй сургууль төгсгөх, сургууль явуулах мөнгө байхгүй юу? Тэ? Иймэрхүү жишээгээр тэгээд энэ 3 савд одоо мөрөөдлийн сав их том байгаад ах шаардлага байхгүй. Хамгийн гол нь зорилго маань аюулгүй байдал чинь болцсон болоод өсөлтийн сав чи айгүй өсөөд эхэлчихнэ. Та эрсдэлгүй болчихж байгаа байхгүй юу? Тэ? Өсөлтийн савыг бол өндөр юутай гэтэл мэдээж ухаантай юу үйл хөдлөх хөрөнгөний ч бай, юуны ч бай те хувьцааны юу хийж болно. Эргэлтийн юу хийж болно. Бизнес төрөнг оруулалт бүх төрлийн юм нээлттэй. За энэ өсөлтийн сав дотор гэхдээ эрсдлээ тооцохгүй гэсэн үг ш тооцсон заяа. Гэтэ энэ амар ойлгомжтой аюу хэрэгтэй юм байгаа сте тий. Амар сайн ойлгоод ав заяа. Тэгвэл бид нэр санхүүгийн эрхчлөө гэдэг чинь аюу энгийн амархан юм. Ихэнх хүмүүс хэцүү гэж бодоод би мөнгөгүй юм чинь би наачигийн хөрөнгө оруулалт гэдэг чинь амар юм ёо гэж явчихдаг шүү тий. Тэгэхээр тэр амар юм биш яг цагаат бол энэ аюу энгийн юм байхгүй хамгийн гол нь ойлгох хэрэгтэй. Энэ бүх юмыг ерөөсөө дасгалжуулалт юм уу ментор юм уу ийм хүмүүсээс сурна. Тэрнээс таныг мэдгүй зүгээр нэг хаамаагүй хүмүүс бол хэлж өгч чадахгүй за. Тэгэхээр энийг аюу сайн судалж аваад өөртөө хэрэгцээтэй гэсэн тийм учраас энэ чиглэлүүд рүү илүү жоохон судалгаа хий бие дааж хөгжзээ. За дараагийнх нь хадгаламжаа эхэлж төл тэр нь яадаг гэхээр энэ дараагийн слайд харагдаж байна тий? Тийм үү. За дараагийн слайд нь хадгаламжаа эхэлж төл гэж байна тий. Ихэнх хүмүүс яадаг лээ үлдэгдлэн зардал ихэнх хүмүүс яаж
зардал баахан гаргасныхаа дараа үлдсэн мөнгө хадгалах гэдэг байхгүй юу? Хаа. Энэ дотор амар том алдаа байгаа заа юу. Ихэнх хүмүүс яадаг вэ гэхээр мөнгөө ихлээр зарцуулчихэд үлдсэнгийг хадгалдаг учраас мөнгө үлддэггүй байхгүй юу? Хадгаламжинд орох мөнгө үлддэггүй байхгүй юу? Тийм учраас төрүүлээд хадгалах ёстой. Тий хадгаламжаа цалин орж ирвэл шууд автоматар хадгаламжийн мөнгөнд орохоор шууд тасалж ав заа юу. Тэгээ зээлмэл байрныхаа зээлмэл элдв янзын юмнуудыг дараа нь төл заа юу. Басна уу? Амар чухал заа юу. Энэний хүчинд дээ штэ тий хүмүүс мөнгө хийдэг байхгүй. Энэний хүчинд хүмүүс зарим хүмүүс одоо ядуурдаг, зарим хүмүүс баяждаг байхгүй юу. Тэгэхээр орж байгаа мөнгийг ерөөсө тэдэн хувь нь орох ёстой бол зүгээр л оруул заа юу. Элдв янзын юм байхгүй оруулах гэж оролдож хэрэггүй заа юу. Зүгээр л оруул. Тэгээ үлдсэн мөнгөө зохицуулж сур заа юу. Тэгэхээр доор хойж 30% хадгаламж гэж би түрүү ярьсан шүү дээ. Таны нөхцлөө шалтгаалаад. Тэгээ бага мөнгөөр бол амьдраад чадсан тодорхой хугацаанд тий бага мөнгийг зохицуулж болно. Гэхдээ аюулгүй болцсон бол дараа нь бага мөнгөө өсгөж болох байхгүй юу? За эхлээд аюулгүй болчих заа юу. Тэгэхээр нөгөө нэг аюулгүй сав мав гэдээ яриад 3 сав руугаа хуваагаал хийгээд бай заа юу. Тэгэхээр 3 янзын сакс гэж сая ярьсан сав тий аюулгүй байдлын өсөлтийн мөрөөдөл энэ сав руугаа хуваагаад нөгөө 30% авангуудаа хуваагаад хийгээд бай заа юу. Үлдэгдэл мөнгөө байрандаа өгөх үү, яах вэ, ийх үү, тэгээ хоолоо хасна уу, цалингаа янзлна уу, ресторанд ордог мөнгөө янзлна уу, таксийн суудаг мөнгөө хасна уу хамаа олон хасаж болно байхгүй юу? Окей. Ихэнх хүмүүс таксийн суух мөнгөө төлчөөл юу хадгаламж байхгүй дахиад байдаг үстэй тий. Өсчинд орох уу, өсчинд орохгүй юу? Хадгалж болно шүү дээ. Яагаад болохгүй гэж тий? Гой хувцас авах уу, авахгүй юу? Яагаад авах ёстой юм? Хадгалж болно шүү дээ тэр мөнгийг. Тэгэхээр хувцсгүй бол үлсгүй өгөх гээд байгаа биш байхгүй юу? Тэ гуцгүй бол өгөх гээд байгаа биш байхгүй, өлсөд байгаа биш байхгүй, өлсөд өгөхгүй яг цагаад бол бид нэр. Тэгэхээр ерөөсөө тийм өлсгөлөн сэтгэл санааны өвлөнд дарах гэж биш заяа. Зүгээр л хадгал. Илдүү юм байхгүй хадгал заяа. Тэгээд өнөөдөр гараад байгаа ихэнх хүмүүс нэг өдөр тийм болно, нэг өдөр ийм болно ингээ хойшлуулад идэг байхгүй юу? Маргааш гэж тавиад идэг. Өнөөдөр гараад судал хөрөнгө оруулалт хийхэд мөнгө биш оюун ухаанд зарцуулагддаг байхгүй юу? Хөрөнгө оруулалт хийхэд өнөөдөр гараад судал юу гэхээр байр авах гэж байгаа зүгээр очиод байр үүс заяа. Байрны зарууд унш заяа. Тэнгууд хорхоочин гоцолцоол эхлэн заяа. Мөнгө бодогдоод эхлэн заяа. Тэгвэл та ясны өөртөө байж байгаа бүр хувцас зараад чамаагүй юм удлаа нэг байртаа олчихсан ингээ мөрөөдөл бодогдоод эхлэн заяа. Тэгэл нэг өдөр харсан чинь байр худалдаад авцсан. Би авцсан штэ гэж сууж идэг байхгүй. Тэгэхээр ерөөсө хойшлуулаад байхan байхгүй. За гараад өнөөдөр гараад судал энэ хөрөнгө оруулалт хийх хиймээр байгаа бол хий. Мөнгөтэй болчоод хийнэ гэж хизээч байдаггүй юм за. Оо тэдэн сая цугларчвал тэгээ гівэнд баяждаг юм гэж хизээч байхгүй. Сэтгэл зүгээрээ ядуу байгаа бол амьдрал дээр ядуу л байна. Хөрөнгө оруулалт хизээч амжилттай болохгүй. За. Моникагч энэ дээр 30% нь хадгаламж гэсэн байна. Аха. Тэгэхээр би болохоор 70% нь хадгалаад тэгээд 30% нь зарцуул гэж ойлгосон байхгүй юу? Би буруу ойлгосон байна уу? Үгүй би чам буруу ойлголчих. Хараа. 70% амьдралд одоо чамд орж байгаа олгыг би мэдэхгүй шүү дээ тий. Чи сая олдог бол 700 ашиглаад 300 хадгалах байхгүй юу? Тэр чинь 30% нь хадгаламж болох байхгүй юу? Тэгээд нөгөө тэр 30%-аас харж агаад 30%-ийнхаа 70% тэрэндээ тэгж 3 хуваах байхгүй юу? 30% дотроо 70 тэд гээд тий. Хуваа гэж хэлээдс тий. Тэгж хуваа заяа. Тэгвэл айгүй ойлгомжтой. Одоо ойлгомжтой тий. Тэгэхээр хөрөнгө оруулалт хийн гэвэл шүү дээ. Хөрөнгө оруулалт яг цагаад бол сая төгрөгөөс ахуулаад хийж болдог. Хувьцаач бай юу ч бай. Гэтэ Монголд хувьцааны талаар би худлаа амж чадахгүй. Би Монголын хувьцааны зах зээлийг мэдэхгүй. Гэхдээ одоо хөрөнгө оруулалт хийдэг forex гэдэг нөгөө нэг exchange дээр хийдэг шүү дээ. Тийм валютын ханшны эргэлт хийгээд. Гэтэ болгоомжтой ухаантай хүмүүс бол тэрэн дотор жоохон явж ороод хэдэн төгрөг тэрэн дотор эргүүлээд хэд хоногийн дотор өсгөөд ч юм уу. Гэтэ эрсдэлтэй заяа эрсдэлгүй ш. Мэдлэггүй бол эрсдэлтэй. Мэдлэгтэй хүнд бол эрсдэлгүй, туршлагатай хүнд бол эрсдэлгүй за. Тэгэхээр мэддэг туршдаг болсон хөрөнгө оруулалт хийхэд штэ алдаа гарахгүй гэж байна гэж байдгүй юм. Гарна. За алдаа гарахаас битгий зарим хэмжээний хаяа нэг мөнгө алдах тохиолдол бол гардیں۔ Гарахгүй ш гарна за. Хөрөнгө оруулсан мөнгө чинь олигтой эргэлт өгч чадахгүй чи алдсан юм шиг хэцүү болоод буцаагаад мөнгөө гаргаж чадахгүй тийм алдаа гаргасан юм. Гэтэ явсан ахаа яцсан гэж яддаг ш тэ. Тэр байхгүй. Явахгүй бол чи ямар ч яс олж авахгүй. Явбал ядаглаад өмхий ч гэсэн яс болоод аван за.
Ойлгосноо тий амар ойлгомжтой байгаас тий. Тэгэхээр хөрөнгө оруулалт хийхэд юм асууж болох уу? за асуу. Одоо би энэ ажилтнаас энэ одоо хөрөнгө оруулагч гэдэг одоо жишээ нь үл хөдлөх хөрөнгөлөө орё гэхэд би одоо юу асуудаг? Үл хөдлөх хөрөнгөлөө гараад байр судал тэндээс хэл. Тий. Байр үл хөдлөх хөрөнгө дотор нь шүү дээ. Байранд хөрөнгө оруулалт хийдэг зөндөө олон янзын боломжууд байдаг байхгүй. Зөндөө олон янзын төрлүүд байдаг. Хүүтэй хувьцаатай байр худалдаж авахта ганцаараа одоо өөрийн чинь бэлэн мөнгө хүрэлцэхгүй байж болно. Өөр хүмүүстэй бүлэглээд хуваалцаж бас болно. Тэ? Энэ үйл хөдлөх хөрөнгө оруулалт хийх мөнгө эргүүлэх талаар энэ айгүй том сэдвүүл. Одоо хэдүүлээ цаг бага болохоор би хамаагүй нарийн ярьж болохгүй за. Тэгэхээр байр хөлсөж аваад юу яах вэ? Эсвэл байр худалдаж аваад засаа зарах уу? Бүгд өөр өөрийн гэсэн юутай авах гэж. Байр зээлтэй авах уу, зээлгүй авах уу, урьдчилан авах уу? Эсвэл газар авж байгаа байр зарах уу? Эсвэл авсан газрыг өөрчилж янзаж өгөх үү, те? Өөр янз янзын зөндөө олон юмнууд байгаа заяа. Эсвэл зарим хүмүүс одоо байраа нөгөө нэг юутай асуудалтай болцсон. Голоос нь одоо байрны асуудалтай хүмүүсийн голоос нь зохицуулж өгөөд мөнгө авдаг тийм хүртэл үйлчлэгээнүүд байдгийн за. Тэгээ Монголд аль нь хөгжсөнийг мэдэхгүй байна. Үйл хөдлөх хөрөнгө амар олон янзын хэлбэртэй. Зөвхөн байр худалдаж авахтаа бас биш. Худалдаж авахгүйгээр үйл хөдлөх хөрөнгөөр хүний байрыг өөр хүнд төлслүүлээд юу яаж голоос нь мөнгө авдаг хүмүүс байдаг ш. Энд чинь ч бас үйл хөдлөх хөрөнгөний юу байхгүй. Өөрөө мөнгө оруулахгүйгээр бас мөнгө юу яадаг хийдэг хэлбэрүүд ч байдаг байхгүй. За тэгээд дараагийнх нь ерөнхийдөө бол тэ энэ миний өгсөн саяны мэдээлэлүүд бүгд мөнгө ба миний үндсэн дээр байгаа. Тэгээ аудио номоор нь ч гэсэн олоод авзаа юу. Аудио ном нь одоо гарсан байгаа юу? Одоо гарсан байгаа. Би өнөөдөр ингэсэн байхгүй. Өнөөдөр уг нь би юун дотор тавьчих гэсэн. Өөрөөр дашрам дуртах заяа. Миний вебсайтн дээр би юу яаж байгаа заяа. Өнөөдөр одоо энэ 7 хоногийн хугацаатай би нэг юу яаж байгаа. Үнийг буулгаж байгаа заяа. Ялангуяа цахим юун дээр хувилбар дээр заяа. $5 нэг төрлийн юуг $5 буулгаж байгаа байхгүй. Тэгэхээр одоо жишээл 15 $15 ном байсан бол 10 болох жишээ нэ. 10 байна 11 тэр авцаа. Тэгэхээр $5 лавл бууж байгаа. Миний тооцоолжсэн $5 эдэр бууж байгаа. Тэгэхээр одоо нөгөө 40 аудио ном биш үү те мөнгө бэрхшээл ба боломж аудиогоор гарсан шүү дээ те. Тэрийг бас буулгаад 42 хэд болсон бэ нөө? Тийм 42 хэд 47 хэд байхгүй юу уг нь. Тэрийг буулгацсан байгаа за бас. Тэгээд олоод аваараа заяа. Энэ зөвхөн 7 хоног л үргэлжлэн тэгээд байхгүй болно. Яг одоо олоод авбал тэгээд $5 хямдхан авна. Тэгээд юу Монголд бол CD-гээр нь зарж байгаа. CD-гээр нь дэлгүүрээс олж авч болно. Тэгвэл гэхдээ нөгөө дэлгүүрийн шимтгэлээр элдийн янз юмнууд төлдөө штэ тий. Тэгэхээр бас айгүй юутай. Биднэрт буулгах боломж бол байхгүй дэлгүүрүүдээр. Зөвхөн вебсайтн дээр миний вебсайт мэдж monicabacc.com гэдэг. Тэр вебсайтн дээр орох юм бол тэгж хямдарсан байгаа заяа. Аудиогоор энэ цахим номоор энэ тийм хэлбэр хэвлэж гаргадаг хувилбар байна шүү дээ. Хямдруулж би ерөөсөө чадахгүй байгаа. Яагаад гэвэл давхар айгүй олон shipment орсон байгаа байхгүй юу? Монголоос англи руу юу яаж байгаа. Тэгээ байгалмал айгүй үнэтэй авсан тий. Shipment тээврийн зардал айгүй өндөр авсан шүү дээ. 15 билүү доллар нэмжээж би Англиас Америк хүрэх та тээврийн зардал нэмжээж байгалагийн гарт орж байгаа байхгүй. Гэхдээ $40 төлсөн баха тий ойролцоогоор $40 төлнө гэдэг чинь Монгол утгаараа бодвол $40 нэг ном аавна гэхэд бас жоохон хүнд сонсогдож байгааз. Гэхдээ яг аваад ингээд юу яаж байгаа үн цэнийхээ хувьд бол айгүй үнэтэй тусч байгаа байх л гэж би бодож байна. Тэгээ байгалаас it's worth гэж тэгжээс тээ. Тэгэхээр тийм утгаараа тэгэхээр би нөгөө нэг би тэгж явуулж тавьж байгаа мөртлөөс би өөрөө энд алдагдaltaа тусч байгаа байхгүй. Дандаа тээврийн мөнгө төлөөд хэвлэлтийн мөнгө төрлөө тий. Тийм болохоор би тэр нөгөө хэвлэлцэн мөнгөн дээр аль болох байхгүй харин хэвлэлцэн мөнгө юу ном авах гэж байгаа бол Монголоос ч юм уу дамжуулаад өөрсдөө учруулж авч болно. Хэвлэлцэн ном авч байгаа бол харин нэг давуу тал надаас гарын үсгтэй ном авч болно. Тэ? Тэгээ тиймэрхүү жишээ нэ байгаа за. Тэгэхээр ерөнхийдөө нэг ном зохиолж авах юу талаараа тэгээд үнгүү хүргэж өгч байгаа шүү дээ Монголд бас тий. Манай утсын дугаараа юу нэ? Тий, үнгүү гэрээ аягаар Монгол дотроо үнгүү хүргэж байгаа заяа. 8877 0338 гээд 99 15 60 53 гэдэг утасны дугаар залгах нь хотын төвд бол тэгэл үнгүү өргөд өгчин заяа. Би тэгэж авсан захиалж утсаар. Тий. Айгу амархан дор нь үргээд өчөж байгаа юм тий. Ярингууд өдөртөө юм уу маргааш нь үргээд өчөж. Би тэр хоёр хоёулангийн тэгэл захиалал авцсан. Тий. Утсаар захиал. Оо яг зөв. Тэгээд авчиж болно. Тэгээд дасгалжуулалт эдэр юу яхаж гэсэн яг тэр утас руу яриад тэгээд би тэгэх гэсэн юм аа гэж дансыг аваад тэгээд болоо заяа. Ерөөсөө юу яах юм байхгүй. Би одоо гадаад байж байгаа ч гэсэн яг та нартай дэргэд байгаа юм шиг л ярина за.
Ерөөсөө тэрэн дээр нэг тэгээд ингээд яагаад ах юм ерөөсөө байхгүй за. Тэгэхээр бүх юмыг аль болох олон янзын хүмүүст хүргэх гээл бид нэр ингээл хөөцөд байгаа олон янзын системтэй байрлуулсан. Та аль хаанаас л бол өөртөө тохирох аргаа болоод авах гээд тий тэгсэн байгаа зэ. Тэгээд онлайнаар тэгж авах юм бол яг тийм боломж байгаа. Тэгээд би ялангуяа аудио номн дээр бас аягүй их төлмөр яагаад гэвэл би юм сурахтаа ерөөсөө дан ганц ном уншиж ерөөсөө сурах. Яг цагаад бол би ном уншаад суух зав гардаггүй байхгүй юу? Ном уншаад суух зав гардаггүй. Харин ийш тийшээ яв машин дотор зам дотор богоон дотор ингээ явж явах хоорондоо юм сонсоод ах зав аягүй гардаг байхгүй юу? Гэрээ цэвэрлжсэн ч гэсэн гэртээ юм хийжсэн ч гэсэн одоо жишээл те ойр зүрэ аяга угааж ясан ч гэсэн нэг MP3-аа задлаад iPod залгах чинь тэгэл сонсоо суугаад байдаг байхгүй юу? Тэгэхээр аудио ном биш дээ миний амьдралыг өөрчилсөн. Тэрээс биш уншсан ном болгон өөрчлөд идэггүй байхгүй юу? Би нөгөө нэг дасгалжуулалтын юун дээр Роберт Кийосакигийн юун дээр бид нар уулзалт семинар гэл ингээл юм дээр явдаг байхгүй. Тэрэн дээрээс аягүй их юм сурдаг. Тэгтээ ингээд сурсан юм ингээ хэрэгжүүлэх гэртээ ирэхлээр бас л эргээд хүн буучж байгаа юм чинь. Тэгтэл аудио ном л миний дэргэд байдаг байхгүй юу? Тэгэхээр би надад Роберт Кийосакигийн одоо энэ Монголын ер нь гадаад байж байгаа хамгийн том одоо менторууд мундаг хүмүүсийн сургалтын аудио файл програмуудыг би аягүй их авдаг байхгүй хөтөлбөрүүд. Тэгэхээр тэдний зарж байгаа үн мөнүүдс амар үнэтэй 100-д 500 паунд доллар моллар гэдэг байхгүй амар үнэтэй бүхэл хөтөлбөр. Тэгэхэд чинь тэрэн дотор нь шүү дээ те 5 6 ширхэх хөтөлбөрийн нэг $79 $179 ч гэдэг юм уу тиймэрхүү үнэтэй байдаг байхгүй. Тэгтэл 10 CD-тэй одоо энэ бэрхшээл ба боломжтой мөнгө ба миний үнц нь ойролцоогоор 10 CD-ийн дотор багцалж гарч байгаа байхгүй. 10 CD дотор нэг CD дотор дор хаяж 2-3 цагийн бичлэг байгаа байхгүй. Төө Амар урт. Тэгээ нийлүүлээд ингээ харах юм бол би одоо хэдэн цаг сууж ээж хичнээн өдөр уншиж бид тэд гаргаж байгаа байхгүй тэрийг. Тэгэхэд чинь тэр чинь жижигхэн биш амар удаан. За нэг төрлийн файл тэгээд сонсоод явах амар удаан. Тэр чинь баг амьдралаа хичнээн ч удаа сонсоод яваад аж болохоор тийм MP3-ууд байгаа байхгүй. Тэгэхээр юусоо чинь жоохон юм биш. Тэгэхэд чинь 40 эдхэн мянган төгрөг үнэхээр бага байхгүй юу? 40 эдэн доллар тий? Тэгэхээр үнэхээр айгүй бага мөнгө. Тийм утгаар нь MP3-аар нэтер татаад аваараа. Монгол дээр CD медигээр хувил гаргахлаар CD эвлдэг газар мазар чинь бас заваа юм бэл айгүй ядаргаатай. Айгүй балиар юу хайрцаг сав мавнууд ер нь олдоход айгүй хэцүү юм бэлээ. Тэр хийхэд. Гэтэ яг ямар ч хэсэг хэрэглээ гаргасан. Гэтэ дараа их чадвал илүү чанартай, илүү сайн хайрцаг марцаг тийгээ тий. Илүү хурдан юу яах талаас нь юу. Гэтэ ер нь бол бид нар одоогийн байдлаар айгүй азтай явж байгаа. Айгүй сайн хүмүүстэй хамтарч ажилладаг. Тэд нар туслаад өгж байгаа учраас тийм CD-н дээр хувилцсан хувилбарууд аягүй айтайхан байгаа даа. Тэгэхдээ чадвал би айл болох MP3-аар нь татаж авах талаас нь яваараа за CD меди одоо бүр дээр үе явах шүү дээ. Окей. За одоо 8 дахь асуултаа ярих уу? За. Одоо санийхс амар их ойлгомжтой аягүй хэрэгтэй хэлсэн юм даа. Тийм байна. Бизнесийн үед. Окей. Тэгээд би түрүү нөгөө нэг зөвлөгөө өгсөн хиндээ бас баярлалаа тий. Туулдаа айгүй гоё асуулт тавьсан туулдаа айгүй их баярлалаа. Тэгвэл айгүй гоё асуулт байгаа зү тий хүн болгонд хэрэгтэй. Хүндлээ тий бас айгүй олон хүнд хамаарчихсан. Тий.